За сайн байцгаана уу. Ингээд та бүхэндээ шинэ Sandy Bridge EP series workstation компьютер танилцуулахад бэлэн болоод байна. Ингээд энэ компьютерт маань орж байгаа борднууд өөрөө бол Asus-ийн ийм борд байна. GPD-PA D8 workstation борд байна. Тэгээд энэ бол өөрөө бол 2 спорт байгаа. Тэгээд Dell гэсэн E5 series орж байгаа. За тэгээд энд бол олж байгаа спун бол борд бол юм борд байна. Тэгээд спун бол 2 юм спун орохоор ингээд бэлэн тавьсан байна. За тэгээд энэ спун бол өөрөө бол 2 ГГц сурттай, 15 МГц-тэй, 6 цөмтэй, Hyper-Thread-тэйгээ 12 үйлдэл хийдэг юм спун. Ингээд нийлэхээр 1224 үйлдэл хийнэ гэсэн үг. Ихэд бол idle-оос бол нэг ингээ idle-оос 3 дахин урдан гэх юм да. За тэгээд энэ нэг яг нь бол RAM нь бол Quad channel-аар байгаа. Энэ бол 4 ГБ-ийн бол сетүүд бэлдсэн байна. Нийт бол 32 ГБ RAM-тай Corsair Vengeance RAM байна. За тэгээд систем суулгах юу нь бол OCZ Vertex 3 гэдэг SSD байна. Бид нар бол SSD-г бол ерөөхдөө систем суулгахад ашигладаг байгаа. 120 ГБ SSD байна. За тэгээд хөргөх зүйл нь бол кулер нь бол Corsair-ийн HJ кулер 2 ширхэг байна. Тэгээд бол нэг спун дээр бол нэг кулер, тэгээд 2 кулерээр бол хөргөнөө гэт хэлсэн байна. За тэгээд энэ бол видео карт нь бол өнгө сая худалдаанд гарсан GTX 680 гэдэг видео карт байна. Бидний видео карт нь өөрөө бол 2 ГБ memoryтай PCI Express 3.0 DirectX 11 видео карт байгаа. За тэгээд видео карт бол хоёрыг бол Tesla хийгээд биттээр бэлдсэн болсон байна. За тэгээд тэжээлийн блок нь бол Corsair-ийн 1000 Вт-тай тэжээлийн блок байна. За тэгээд кейс нь бол Zalman GS 1200 full tower кейсэн дээр бол өгсөрч байна. За тэгээд эхнээс нь unboxing хийгээд явахад бол unboxing хийгээд явахад бол спунээс ихтэй спун маань өөрөө бол нэлж 2011 соктой спун маань өөрөө их том юм спун байгаа. Тэгээд жинхэнэ бол энэ бол Xeon спун урд өмнө бол Xeon спун тайлбарлаж байгаагүй. Xeon спун жиргэдээ сервер зорилтоор ашигладаг спун байгаа. Тэгээд энэ бол workstation компьютер дээр болж жинхэнэ бол тавьж болно. LG 2011 сокет маань өөрөө л их том спун байдаг болсон байлаа. За энэ спун маань ихэд бол ийм том спун байна. Тэгэл энэ бол Xeon хамгийн сүүлийн загвар байгаа. За тэгээд спун маань хоёр спун маань энэ байна. RAM маань бол Corsair Vengeance DDR3 4 ГБ-ийн модуль нийт 8 ширхэг 32 ГБ болгож тавихаар DDR3 1600 МГц-тэй Castle Lattice 924 байсан. За тэгээд ийм том RAM байна. Нэлээд өндөр RAM байна. Corsair Vengeance-тэй зинхэнэ RAM байна. За стик цогтож яах вэ? За видео карт маань бол NVIDIA-гийн GTX 680 reference загварынх нь Asus-ийн. Ихэд бол хүчин чадал нь маш өндөр. Хамгийн сүүлд гарсан видео карт байгаа. Үзүүлэлтээр бол GTX 590 байртад өгч очиж байгаа видео карт GTX 592 ширхэг 580 баттай 680 GTX 600 series бол хамгийн түрүүлж бол Asus GTX 680 хамгийн сүүлд 6 хамгийн түрүүлж 680 series гарч байгаа загвар нь 600 series дотор. За тэгээд видео карт байна. Энэ бол
HDMI display board DVI-тай. Тэгээд quad slide хийх боломжтой. Ширхэг slide хийжтэй байна. Тэгээд PCI-Express 3.0 карт байгаа. Core clock нь бол порт нь бол 1000 GHz 1600 MHz гэсэн turbo cache 1056 хүрч ирсэн. Энэ айгүй хурд сайтай карт байна. Өнөөдөр бол PCI-Express 3.0 картд бол өнөөдөр 1000 GHz үүдэг болсон мөлий. 1 GHz гэсэн үг 1 MHz нь. За тэгээд энэ карт байна. За одоо порт нь бол ерөөхдөө Asus ZS-P80 порт байна. Их л юмтай порт та. За порт маань бол өөрөө юм байна. Чинь бол LG 2010 сокт 2 CPU орно, Exynos CPU орно. 600 CPU 2 болох нь 12 зөвлөлтөө өндөрүүлэлт хийх боломжтой болчихж байгаа. За тэгээд энэ бол 8 RAM слоттой server RAM ч орно, зүгээр ингээд дээр 3 RAM ч орно. Юм байгаа. За тэгээд quad channel дээр 8 нэртэй тэжээл бол ерөөдөө их өндөр тэжээлээр ажиллах юм байна. 8 CPU-ний 8 pin бол 2 байх хэрэгтэй. 24 pin. За тэгээд SATA 6 SATA 3 байна. USB 3.0 нь ийм байна. За тэгээд 4 ширхэг X16 тэгээд дугаалаар X16-аар 4-4-өөр болохоор X8-аар slide crossfire-ийн артал нь бол ерөөдөө 2 ламптай. Тэгээд USB 3.0 USB 2-од юм байна. За тэгээд сайхан порт байна. Кулер маань ерөөдөө Corsair HCR кулер. Ерөөдөө бид нар дандаа liquid cooler ашигладаг байгаа. Байгаа. Хөргөлт нь хамаагүй байсан. За тэгээд Corsair-ийн HCR-ууд ерөөдөө яг үн болон юугаар болох боломжийн сайн. Тэрага ерөөдөө LG 2011 сокет нь сая дөнгөж сая сүүлд хурдан гарсан болохоор энэ X79 борнууд энэ дээр бол ерөөдөө 2011 сокет таарах кулер бол их ховхон байгаа. Corsair HCR кулерүүд бол хэтрээ бүгд таардаг байгаа. За тэгээд бол ийм кулер байна. За тэгээд кулер маань бол блокны чинээ байрлаж байна. Тэгээд дээр бол памптай, радиатортай. За тэгээд систем бол ажиллагааны систем бол энэ чинээс бол гээд юугаа халсан юугаа л ишээс бүгд амж халсан юугаа ишээ ингээ яагаад энэ радиатороо дамж сенсорын чинээ хөргөөгөөд тэгээд буцаад энэ чинээ фильтр блокн дээр очиж байрлах. Систем байна. За тэгээд бол трокулрууд бүгд юм байдаг. За тэгээд сенсор чанар сенсортэй явсан байна. За тэжээлийн блок нь бол өөрөө л Corsair 1000 ватттай personal series HX 1000 тэжээлийн блок байна. Энэ бол модулаар тэжээлийн блок байгаа. За тэгээд бол тэжээлийн блок байна. Гүндэм байна. За энэ тэжээлийн блок ерөөд 12 вольт 2 вольттай 50-50 одоо нийт 100 12 вольт 100 ампер гаргах чадaltaй. Нийт 6 ширхэг байна. 6 ширхэг PCI-Express 8 connector-тай нийт 3 видео карт бол ажиллах боломжтой байна. Хүчтэй. За тэгээд модулар кабель бол юм байна. За тэгээд холмол кабельтай байт юм байна. Ерөнхийдөө юм байна. За кейсээ танилцуулахад бол кейс маань бол залмаа GS1200 series full tower кейс байна. За энэ кейс маань бол ерөнхийдөө дээр 200 mm сэнстэй, хажуудаа 200 mm сэнстэй.
Артаа бол 120 мм сенстэй. За тэгээд доороо 120 мм сенс байрсан байна. Тэгээд дотроо ийм их том нөгөөд бол X гэдэг нэг том юм кейс юмуд бол борднууд бол ерөнхийдөө бол том кейс болохгүй ерөнхийдөө бол таарч өгдөггүй. За тэгээд урталтаа бол хоёр ширхэг 92 мм сенстэй. Тэгээд чинээс шууд юугаа хартаа шууд уртаас ингээ хийж боломжтой. Доороо 3 хард орох юм байна дээрээ. Доороо hot swap системтэй шууд хартаа цаанаа бол чинээс олбочоод хартаа шууд чинээс яриiгээр шууд ингээ холбоход шууд систем орж ирнэ. Swap системтэй юм гэсэн. Тэр бол хөдөл чинь бол директор нь байлгуулсан байна. Тэгээд чинь бол USB 3 та USB та гэдэг бүхэл юм байна. Энэ дээр бас HD docking stationтэй хартаа шууд хийж болно. 2.5 инч 3.5 инч хартаа бүгд шууд чинь хийх боломжтой. Ингэсэн. Чинь солисон. Ийм сайхан борд. Энийг бол өгсрээд бол ерөнхийдөө бол тэн студ болгоно энэ дээр тийм их зорилтоор ашиглахгүй бол бас хэтэрхий үнэтэй босч байгаа. Ерөнхийдөө энэ бол борд нь $600 үнэтэй. Сипун бол $400 2 сипу гэж явчихж байгаа. GTX 680 карт бол $500 үнэтэй видео карт байгаа. Тэг кулер төсбөр нь бол $80 үнэтэй кулернүүд гэл явж өгч байгаа. Тэгээд өндөр чадaltaй хичээл юм байхгүй бас болохгүй. За тэгээд тэрийг одоо уусгаж үзүүлье. За ингээд компьютер угсраад дууссан байна. Одоо ингэ байд ерөнхийдөө бол нэг иймэрхүү угсарлаа. Ерөнхийдөө бол нэг борд нь өөрөө бол хэтэрхий том болохоор кейснийхэн хамаг нөхсөөийг хаачаад кабель менежмент хийхэд бол жоохон хэцүү хүн л боллоо. Гэтэ яг тэгээд ерөнхийдөө бүгдийг угсрлаа. 2 GTX 680 бол слай хийсэн байна. За тэгээд RAM-нуудаа бүгдийг зооцсон. Тэгээд нэг курсор HDR-ыг бүлээн зоосон. Нэг сенсорын гаталтанд байрлуулсан байгаа. Тэгвэл RAM-д тулаад байгаа учраас тэгээ курсор нөгөө курсор HDR-ийн юуг бол энэ ч бол ингэж босоогоо байлуулж өгсөн байгаа. Энэ бол тогтоогчоор. За тэгээд жишээлийн бол автоматик чанар ингээд доороо ингээд байрлуулсан байна. Тэгээд энэ чанаас бол харднууд нь чанаас орсон байгаа. Тэстэй. За тэгээд ерөнхийдөө ийм болсон байна. Энэ кейс менүүд өөрөө бол бас их том ч гэсэн бас манай борд маань бол бас хэтэрхий том байлаа. Стандарт хэмжээс бол нэлээд том. За тэгээд кейс урдаас нь харахад бол ерөнхийдөө иймэрхүү болсон байна. Тэсэл hot swap шууд ингээ хаач чулна. Энэ дээр бол хаалтнууд бол SDR хэтрэл ингээ хийсэн байгаа. Тэгээд ийм болсон байна. За ардасаа болж ерөнхийдөө бол ийм болсон байгаа. Нэг сүнсэнд чинээд авчихсан байна. Тэгээд манай энэ кейс нь чинь сошиал хэмжээний болгохын гаргахч болно. Хамар болсон байлаа. За тэгээд энэ USB 3 урагшаа ингэж дамжуулж байна. Энэ бол нэг уушны кейс жоох юм хөө байгаа. За тэгээд ерөнхийдөө ингэ болцсон байна. Энэ бол гэт дээдлийн сенс нь бол энэ чинь холбогдчихсан байгаа. Юу нь лагаараа бас гайгүй сайн кейсэр. За гэт раамныхан өнгө нь бол их гоё зогсож өгч байна бас.
нэг юм болсон байна да. За ингээд нэг удаа ажиллаж үзээд захиас студид нөлөөлж өгнө. За.